Ажилчид энэ үйлдвэр дээр авчраад яг зах зээлийн нийлүүлэлд олцох гэдэг ийм олон давуу талуудтай. Тэгэхээр энэ үйлдвэр маань 2021 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд маш хүнд цаг үед бол барьж байгаа ийм үйлдвэрээ. Энэ бол гадаадын хөрөнгө бол аж ахуй нэгжийн өөрийн хөрөнгөөр 100% хөрөнгөөр боссон ийм үйлдвэр 32 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө тэгээд ингээд боцгож байгаа орчин үеийн тоног төхөөрөмж техникээр баригдсан ийм үйлдвэр ажилтнууд байна. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарх нь бол орон нутгийн ажилтны хүмүүсүүдийг ажилтаа болгож байгаа. Ажлын байр бол нийтдээ 300 ажлын байр энэ бүрэн бүхэн чадлаар ажиллахад бий болж байна. Тэгэхээр энэ орон нутгийн зэрэгэлдээ аймагуудын хүмүүс энэ ирээд ажиллаж байна. Дараагийн асуудал бол зах зээлээс сайдуу 150 км Улаанбаатар хотоос наан байгаа учраас энд махаа борлуулаад боцох. Ажилчид энэ үйлдвэр дээр авчраад яг зах зээлийн нийлүүлээд олцох гэдэг ийм олон давуу талуудтай. Дээр нь бид нар бол цэвэрлэх байгууламжаа барьсан. Эндээс гарч байгаа сэвс ясыг бол одоо бид бол боловсруулах үйлдвэрт оруулна. Энийг барих гээд одоо дараагийн шатны асуудал бэлэн болсон. Олон газрын асуудлууд нь одоо шаман дээр буяатаа бас нэг жоохон бэрхшээл ойлголцохгүй юм асуудал болж байна.